хүмүүс газар алга байна нэг маш баттай маш сайн ойлгож авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл энэ анхных ингэж хэлсэн том корпорацууд том төслүүд аваад тэгээ энэ Америкийн том корпорацуудыг сонин бүтцтэй юм байна шүү дээ. Нэг зөвлөх гээд хувьцааны тодорхой хувийг нэг хүнд өгчдөг. Нөгөө Киссинжер, нөгөө бизнес гэх нөгөө нэг дэлхийн сууд сартаа хүн байж дээ. Тэгээд л яг асуудал орлоо сангуульсан талны яллаа нөгөө хүмүүс нь ороод хүнсний бодлого бүх юм хийчдэг. Тэгэн гот яаж юм хэрэг гений өөрчлөлтөө ийм хүнсний бүтээгдэхүүн бол ямар ч хориг саадаггүй дэлхийн нийтэд яар цацагдчих байдаг. Тэндээс асар их хэмжээний ашиг олно. Тэ? Тэгэд унлаа яачдаг. Гэтэл тэрийг хэлж байгаа нь Киссинжер тэр шин. Америкчуудаа бид нар дэлхийг барих гэж байна тий. Тэгэхээр нефтээр зөвхөн бүс нутгийг хүнсээр бол дэлхийг барина шүү. Энэ хөтөлбөрөөр дэмжиж асар их хэмжээний хүч чармал тавиад богино хугацаанд асар их хэмжээний дэлхийн техник одоо хамарцсан. Одоо бол 2011 он гэхэд үндсэндээ бол бүх зүйл галтанд байгаа л юм шиг байна л да тий. Гэтэл бид нар тэрийг мэдэхгүй. Жишээлбэл наазах нь тэр Е гэсэн юутай хүнсний нэмэгдэлтэй тий. Энэ бүтээгдэхүүн нэгс асар их орж ирдэг байл тий. Бүдэг бардгаас сууг сонсогддог шүү. Германд энэ Е-тэй юм хэрэгэлдэг шүү. Манад энэ Е-тэй орж ирээд байна шүү гэл тий. Одоо ямар өчтөй бүү мэд. Нэр болдгоо гимлээгээ яриад өнгөрчихсэн шүү дээ. Одоо бол ердөөсөө Монголын одоо нийгэм байж байгаа энэ олон өвчний хавтгайрал одоо тэгээ манай сүүлийн үед бол төрж байгаа хүүхдүүд бол янз бүрийн бол төрөлхийн гажигчтай их төрж шүү. Төрөлхийн амьдрах чадвар бол сул дорой ийм хүүхдүүд төрж. Энэ бол ердөөсөө өдөр тутмын та нар өөрснөө мэдэхгүй идээд хэрэглээд байгаа энэ генийн хөрчтэй хүнсний бүтээгдэхүүн тэгээд дээр нэмээд бас нэг том одоо асуудал энэ бол хүнсний химийн асуудал гэсэн байна. Одоо саяхан бол манай улсууд бас телевизээр бол ярьж байгаа нь чипс төмсний чипсийг бол хүнсний үйлдвэрт хийдэг юм байна. Энийг химийн үйлдвэрт хийдэг юм байна гэдгийг манай саяхан бол олж сонссон л байна л да. Гэхдээ энэ бол бас орооч гэсэн бол бас олж сонссон нь бол бас хэрэгтэй болж урах шээ л да. Тийм учраас энэ бол үнэхээр аюулын гаран мэдээлэлтэд ийм төвшөнд очсон манай үндэстний хувьд заяанд үнэхээр аюул хийж байгаа аюул одоо занал хийж байгаа бол маш их ноцтой асуудал юм шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй юм. Хүн бүхэн энийг номыг уншаад ойлгох юм бол энэ хүнс ер нь гений өөрчлөлтөд хүнсний бүтээгдэхүүн гэж юу юм? Энийг хэн ямар зорилгоор яаж ямар одоо арга замаар би бол арга бачаар гэж хэлэх гэж байна те. Энийг бол биднэрт нэвтрүүлээд байгаа юм. Гэдгийг хүн олж харсны дараа өөрийгөө гэр орныхныгаа гамаатан садан тэм тэ найз нөхдөдөө энэнийг энэс болгоомжлох энийг авч хэрэглэхгүй байх. Ийм бол одоо нөхцөл бүрднэ гэж би найдаж байна. Бүр харин шинж нь уншаад байх цаана бүр ийм фон яваад байгаа. 3 дахь орнууд тий? Одоо яг түрүүн хэлсэн шүү дээ. Томьёолоор 3 дахь чиглэл тий. Энэ орнуудад байгаа хүн амын өсөлтийг хязгаарлах тий? Цаашдынхаа эдийн засгийн боломжийг хязгаарлах. Нөгөө нэг дэлхийн нөөц баялагын хуваарлтан дээр эдгээр хүч чадлыг суулгахын тулд баг эн чинь дайны хэмжээнд аваач тавьсан тий? Хөтөлбөрүүд явуулж шүү дээ. За нэгдүгээр үеийн бүгдээрээ хийдлээ. Хоёрдугаар үеийн яхад дархлаагүй хүмүүс гарч ирнэ. Тэрний үхээр бараг л дох юм аашаа тий. Жишээлбэл би зарим энийг уншичаа зарим нэг шуурчдаг уншиж байгаа ч тэгж шээ. Дэлхийн нийтэд хүнд тусдаг байсан түүхэнд унш тусдаг байсан бүх өвчний вирусыг нянг ингээд бактери ингээд бүртгэцээ тий. Энэс өөр юм байх ёсгүй. Ингээд бүх шинжилгээ батлаад ингэсэн байхад дохын вирус гэдэг юм гараад ирсэн гэдэг. Дохын вирус гэж юу гэдэг юм хэрэг байхгүй. Яг хүн дархлаагүй л болчдөг тий. Тэгээ өөр өвчнөр өвчдөг тий. Тэгэхээр эн чинь өөрөө байхгүй штэ гэсэн асуудал хүртэл гарч ирж байгаа байхгүй тий. Ер нь бол дохын хувьд бол ярихад дох гэж бол оншил 50 гаруй өвчнийг дох гэсэн онштой гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо эмчнэрт явуулсан тусгай дотоод хэрэгцээнд зориулсан юм өдөртөмжүүд байгаа шүү дээ. 50 гаруй өвчний шинж тэмдгийг дох гэсэн онш тавиа гэдэг. Бүр цанаас нь зааварлцсан. Гэхдээ ер нь жид бас түрүү хэллээ. Доохыг бол одоо чинь тодорхой хэмжээний вирусээр үүсгэгдээд байна гэж ярьж байгаа. Гэхэд бас хараат бус энэ эрдэнэзэн судлаач нар мэрэгжлийн усуд бодоход доохын вирус гэж яг юм байхгүй юм байна. Энийг бол сүүлийн 20 гаруй жил бид нар энэний хоолоос явлаа, судлалаа. Бусад бол хүндрэлтэн мэдэгдэж байгаа энэ вирустай адилхан доохын вирусыг ялгаж аваад өөр нэг эрүүл амьтанд бол одоо тэр вирусыг тарихад суулгах мөн яг тэрний бие организм дээр бол болж байгаа энэ өөрчлөлт юмнуудын одоо өөрчлөлтөөр нь дамжуул тэр вирус байгаа үгүйг баталдаг юм байна л да. Тийм боломж байхгүй юм байна. Доох гэдэг бол хүнсний химээр хүний янз бүрийн одоо чинь вакцинжуулалтаар хүний дархлын системд өөрөө
эвдрээд тэгэд өөр бол одоо янз бүрийн одоо идэвхшгүй юм өвчнөд болж байгааг л бүгдийг хавтгаар бол доох ирсэн шин тэгээд. Тэгэд хамгийн гол бол юм болохтой зэрэг чинь бас бэлгийн замаар бол энэ халддаг гэдэг байгаа шүү дээ. Энэ ер нь бол чи түрүүхэн хэлсэн бэлгийн замаар халддаг гэдэг. Тэгтээ зэрэг чи ер нь энэ номон дээр бол одоо Америкийн эрдэмтэн Уильям Ингдалын энэ сүрлийн өрөөд гэдэг номон дээр бол юу гэж бичиж байгаа гэдэг зэрэг ер нь 50-аад оны бол ихэнх үеэс эхлүүлээд Америкийн тодорхой гадаад бодлого нь бол нэг том одоо жанжин шугам 3 дахь ертөнцийн орнуудын хүн амын тоог бууруулах буцаашлах хязгаарлах. 3 дахь ертөнцид одоо болж байгаа энэ хүн амын бол энэ тесрэнгүй бол одоо өсөлт төвчин ер нь дэлхий манай энэ гаригийн соёл иргэн шилдэг занал хийж өгнө гэсэн ийм загвар номлолоор яваад байгаа. Тэгээд энэ одоо эрдэмтэн хүний бол хэлж байгаа энэ бол фашист бодлогын үргэлжлэл юм аа. Тэр 3 дахь рейхийн явуулж исэн фашизмын одоо хүнийг бол одоо үйл дүрээр нь сонгон одоо үржүүлэх тийм үү? Евгеник бодлого гэдэг шүү дээ тийм. Евгеник бодлого. Яг энэ евгеник бодлогын энэ Малцузианский онол гэж үүдэг шүү дээ. Энэ онолын бол үргэлжлэл юм аа. Энэ бол хүн төрөлхтнийг үнэхээр чимээгүй тахал болсон ийм өвчнийг үүсгэж байгаа юмыг хүмүүс өөрсдийнхэн гараар өөрснөө тодорхой үе шаттай бодлоготойгоор хийгээд энэ шүү дээ гэдэг ийм юмыг л хүмүүст хүргэх гэдэг. Би бодоод тахтал нэрээ тийм. Жишээлбэл эдийн засгийн өсөлтөөс хүн амын өсөлтөнд авах юм бол тухайлс ядууралд ордог учраас одоо жишээлбэл одоо Монголд орж ирсэн гой нэртэй бодлогод нь шүү дээ. Төрөлтийг нэг яадаг чи байлаа. Нөхөн үржихүн эрүүл мэндийн шиг тий. Эсвэл бол гэр бүл төлөвлөлтийн асуудлаар том төслүүд. Эдгээр дандаа ингээл одоо эргээ харахад бид нар болцох юм шиг ихлэх би бүр ингээд ухаалцсан байхгүй яасаар. 600 мянган хүний бид нар зөвхөн абортоор алаа хийсэн байна өнгөрсөн хугацаанд. Энэ юу юм гэсэн чинь нөгөө нөхөн үржихүн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдгийг чи үр дүнд одоо коммунизм үед цаазалсан 37 мянган хүнээс чи илүү хүнийг алчсан байна шүү дээ. Тэ юу бодож байна гэдэг. Тэгээд таны номыг уншсан өсөлтөөр бүр ингээд асуудал бол үнэхээр хүнд байгаа байна гэдгийг ойлгоод энийг бол одоо Монголын ард түмэн Монголын сэхэтнүүд энийг олж авч хүмүүст хүргэж бид нар өөрснөө энэс одоо болгоомжиж өөрсдийгөө болоод энэс хамгаалахгүй бол ийм бодлого үнэхээр чи түрүү хэллээ энэ бол биднэрт зарлагдсан байж байгаа тийм далдтай юм байхгүй. Тэгээд залбиас нэг сурвалж зарлагдсан юм байж л хэлсэн шүү дээ. 3 дахь ертөнцийн орнуудад зарлагдсан байж байгаа. Энэ номон дээр байж байгаа шүү дээ. Эднэрийн бол одоо хүн гэж хэний хүн гэж үзэх үү? Өндөр цэнхэрнүүдтэй шар устай ийм ари төрлийн хүмүүсүүдийг л хүн энэ бол хүн төрлөختний дээд одоо ноён төрөлтөв. Тэгээд ямар нэгэн арьс нь бол одоо чинь саар одоо тэ одоо борөнгөт ингээ болоод ирэнгүүт энэ үрээ хүмүүс нь одоо доод зэргийн юм усвал хүн төрөлтөнгүүд эдгээр ажилтны төрөлтөнгүүд гэж бүр энийг нэрлэдэг тухай. Энэ бол номон дотор асар олон бол ишлэлүүд байгаа. Энийг аваад хүмүүс хэрэг үнэхээр энэ дээр бол итгэхгүй байгаа бол энийг аваад цааш нь өөрснөө энэ ишлэлүүдээр нь ороод албан ёсны бичгээр танилцаад энийг төлөвлөлөөс судлах бол бүрэн боломжтой шүү дээ. Тийм байна. Ялангуяа сүүлийн энэ интернетийн орчин чөлөөлөгчний дараач дэлхийн нийт их олон хүмүүс аман болоод байгаа. Иймэрхүү нуус баримтууд байнгын ил тавиа тийм олж унших хүмүүст бол дэлгэтэл байгаа юм билээ шүү дээ. Өцгөл бүгд л байж ялла шүү дээ. Тэгээд нэг талаар энэ айгүй тийм гутан гимшиг. Гэхдээ нөгөө талаас нөгөө нэг бодлого хийж исэн хүмүүс ч одоо бууж өгöd эхэлж байна. Либерализм сүйтлээ шүү. Хамгийн сүүлд тэр Фукуяма хүртэл гэсэн байл шүү нөгөө түүхийн төгсгөл тийм. Либерализм ялах тавилтантайгаа дөнгөж ясны дээр хүү болохоо байлаа буцаар агаа нөгөө төрийн хяналтын зохицуулт чинь байхгүй бол нөгөө үндэстний өөрсдийн дотоод зохицуулт байхгүй бол хаос тараа гэж сүрлээ шүү дээ. Дороо хайгаад нэг жижиг ном гаргацсан байгаа байхгүй тий. Тэр би гайхаад яахаар ингэж иргэд идэх гэсэн. Лавл энэ хоёр номоос асар их мэдээлэл авсан л да. Тэгээд сүүлд би ахаа танаас үзсэнээр юу хүнсэргийн үйлдвэрлэлийг хайгаад болдгоо. Яг энэ бол юм дээр очиж Мансудрын нэвтлэр хажид очиж чи төв дээр нас байхгүй байгаа байхгүй. Хүнсэргийн үйлдвэрлэл нь за энэ хүнс энэ эдийн засаг хууль гэхэд тэр бол боловсролын тогтолцооны асуудлаар тий ном гэж би сонссон. Тэрийг би яг уншиг болохоор зөв танаас тодорхойлж байна. За юунийг бас гаргасан 3 дахь ном бол хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг ном бий л да. Тэр бол англиараа бол Down as Down гэсэн тийм ном байна. Тэрийг бол яг ингээд синдром гэдгийг Down as Down гэдэг бол бид нарыг яг ингээд махчлан очуулан бид нарыг усан тэнэг хүмүүс болгож байгаа гэсэн үг л да. Би тэрийг бол монголчлоод Монгол буулгахад хүмүүст хүргэх үүднээс хүн сүргийн үйлдвэрлэл хүн байна уу байна. Гэхдээ бид нарыг сүрэг хүмүүс болгоод байна.
Тэ бидэнтэй амьтан адуус шиг ийм сүрэг хүмүүс болох гээд байгааг бүр сургуулаас нь цэцэрлэгээс нь тодорхой бодлоготойгоор ийм улсууд ингэж явуулаад ийм арга замаар хийгээд байна гэдгийг л энэ Жон Гата бол энэ хүн сүргийн үйлдвэрлэл гэдэг номонд бичсэн байгаа. Жон Гата бол өөрөө Америкийн боловсролын салбарт бол 26 жил багшилсан ийм багш сургууль муучлагч хүн шүү дээ. Тэгээд сүүлийн бол 10-аад жил ер нь бол энэ бүх нийтийн албан боловсролын тогтолцоог эргэж харъя. Энд одоо байж байгаа энэ үзэл санаанууд нь бол үнэхээр бид нарыг үнэхээр тэр сүүл рүү түлхэж байгаа. Бидний хойч үеийг үнэндээ бол алж байгаа юм бодлого юм байна. Энийг хүмүүсээ та нар олж хараач, ухаараач, ойлгооч. Энийг засцгаая гэсэн ийм бол одоо бүр зөвхөн Америк биш. Энэ бол баруун Европ, дэлхийн бол олон улсад л энэ ном орчуулагдаад гараад энэ бол тодорхой хөдөлгөөн бүр зохион байгуулалтанд орсон юм том хөдөлгөөн шүү дээ. Манайхад одоо яг энэ таны тэр хүн зэрэг үйлдвэрлэлийн төвшнөрөөгөө боловсролын салбараа шахаж байна л да. Яг дэлхийн стандартын юм чи бидэнд нийцэх хэрэгтэй гэдэг. Ер нь хальцглаад хийж байгаа. Манайхан болохтой зэрэг чи манай нэг эрх баригчид бол дэлхийн стандарт бусад орнуудад ийм байдаг гэдэг байхгүй. Хүчинг орнууд ийм байдаг. Тэд нар бол зөвхөн бид нар телевизээр харж байгаа ямар нэгэн бол одоо айлчлалаар яваад нэг зочд буудлын цонхоор харах нэг дэлгүүрээр нь ороод гарахт бол мэдээж тентхийн одоо барууны нийгэмд байж байгаа энэ бүх асуудлын одоо мөн чанарыг бол ойлгож авч чадахгүй шүү. Наслгааны зөвхөн амьдралсаа гаргадаг болдог яг тэр шиг юм байна шүү. Тэгвэл зэрэг чинь л ерөөл тэндээс бол одоо явуулж байгаа бодлогоодыг дандаа дэлхийн хөгжилтэй орснууд ийм байна гэдэг байгаа. Гэвч миний бол хэлэх гээд байгаа энэ номноос бол одоо ингээд олж авсан одоо мэдээллийн бол энэ хэмжээнд юу гэж хэлэх гээд байгаа. Тэнд байгаа улсуудын ч гэсэн амьдрал бол асар хүнд болсон байгаа өнөөдөр. Үнэхээр магадгүй зарим үед бол биднээс ч хүнд болчихсон байж байгаа. Тэд Америкчид бол жишээлбэл ерөөсө боолууд гэсэн. Зээлийн тогтолцоотой учраас юм авсан бол тэрийг төлөхийн төлөө бүх амьдралаа дуусгах. Тэр бол үндсэндээ бол мангар амжилттай өрхөнд ажлаас гарах юм бол байхгүй. Тэ? Удирдлагаас зөрөх юм бол ажлаас гарах юм амьдралгүй бол. Гэтэл нөгөө асуудал чинь бүрсдэг. Дарамт нь бол амар. Тэгэж барыг харьцуулахад Монгол нь харьцаагүй гайгүй юм шиг надад. Одоо болохтой зэрэг ердөөс нь үйлдвэрлэлийн бол ер нь үйлдвэрлэлчин бол үйлдвэрлэл хуваарлалт хэрэглэе гэж байдаг шүү дээ. Ер нь 1971 оны одоо долларын алтан баталгаа цуцлахаас өмнө бол зөвхөн банкны зээлүүд үйлдвэрлэлийн шатанд зээл хэрэгждэг гэсэн байна. Зээлийг одоо зээл болгодог гэсэн. Зөвхөн үйлдвэрлэлийн шатанд. Одоо бол тэр алтан баталгаа цуцласнаас хойш одоо бол үйлдвэрлэлийн шаталтанд олгоод хэрэглээний шатанд бас зээл болгоцсон. Үйлдвэрлэж байгаад нь зээл өгнө. Энд бас зээл өгнө. Аман хэрэглэж байгаад нь зээл өгнө. Энэ бол одоо энийг регономик гэж нэрлэдэг л дээ. Регний эдийн засаг. Одоо регний эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Одоо тэгж явсаар байж байгаад ер нь Америкийн одоо чинь дундаж гэр бүл ихэнх нь бүр дийлэнх нь үнэмлэхүй дийлэнх нь бол үнэхээр өрөөндөө бол живцэн байгаа байхгүй. Тэд нар өнөөдөр бол одоо чинь байр сууцтай, машинтай одоо бусад хүний хэрэгцээний юмнуудтай байлаа гэж бодоход 100 төгрөг гэж ингэж бодоход тэд нар бол 103 105 төгрөгийн өртөө өнөөдрийн байдлаар. Тэгэд ер нь сүүлийн үед бол одоо бас хүмүүс анзаарч байгаа Америкийн ер нь иргэд болгоход юм худалдаж авахгүй болохтой зэрэг энэ эдийн засгийн систем одоо нурчих гэж байна. Тийм үстэй. Тэгэхээр бүх нийтийн энэ бол хэрэглэгээ энэ бол эргэлтийг одоо нэмэгдүүлэхгүй бол хэрэглээний зах зээл хэрэглээний энэ юм чин болохтой зэрэг чинь бол яг либерал эдийн засгийн цаад мөн чанарын тохиол асуудал. Тэрийг бол одоо мэдж байгаа бол бид нар хүмүүс компьютер байсан бол зүг зүгээр дэлгэстэй байсан бол одоо хавтгай болоод заавал бол одоо нэг машиныг бол чи олон жил унаад ирээгүй 2 жил болоо соль тийм үстэй. Энэ гэрээ бол одоо энэ одоо сандлыг бол одоо чи 5 жил болоо заавал соль. Энэ бол одоо хуучирсан хамаагүй энийг хог дээр гаргаж эдийн засгийн өөрийнх нь тогтолцоо нь ингээд бол хийгээд өгсөн. Үнийг бүр шахаад тий зах зээлийн тэгээд байнгын бол чи өрөнд байна. Байнгын нөгөө худалдаа авах дарамтанд байна. Байнгын худалдаа авах дарамтанд. Тэгээд хүнийг бол янз бүрийн байдлаар бол телевизийн суртаан ном сони хэвлэлүүдээр бол хүнийг өрдөөсөө үндсэндээ бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ.